НТВ-ийн мэдээ өргөлдөж байна. Энэ жил нийслэлийн ерхий боловсролын сургуулийн 1-р ангид 9 суралцагчдыг захимаар бүртгэж байна. Хамран сургах тойргийнхоо ерхий боловсролын сургуульд л 9 суралцах хатуу шаардлагыг боловсролын яамны зүгээс тавьж байгаамаа. Гэтэл зарим сургуулийн зүгээс түрээсийн байранд амьдардаг, эсвэл хамаатныдаа амьдардаг айлын хүүхдийг бүртгэхгүй байгаа талаар эцэг эхчүүдийн төлөөлөл гомдолтой байна. Энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид 39 мянган хүүхэд бүртгүүлэх ёстойгоос 35 мянган бүртгүүлж бүртгэлийн явц 87.8% байна. Гэтэл 33, 141 зэрэг сургуулиудын ачаалал хэтэрсэн гэх шалтгаанаар түрээсийн байранд амьдардаг, хамаатныдаа гэр бүлээрээ амьдардаг хүүхдүүдийг хаягийн зөрчилтэй гэх шалтгаанаар бүртгэхээс татгалзжээ. Үр хөвгтөө уг нь бол ингээ энэ ус чинь ингээд үнгүй ерөнхий суур боловсрал олох хэрэгтэй гэж ойлгоод байдаг. Гэтэл ингээд танах орон сууц хүн байж тээ эсвэл энэ хаяг дээр ингээд айлд байгаа юм байж тээ гэдэг утгаар хүүхд бүртэж авахгүй гэсэн ийм асуудал ярьж байгаа нь өөрөө бол айгүй хэцүү байдалд оруулж байна л да. Нэгсний одоо хүний хүүхдийн маань сурч боловсрох эрхийг бас тодорхой хэмжээнд хааж байгаа, боогдуулж байгаа ийм хэлбэр юм болов уу гэж харж байна. Тэгээ орон сууцтай болж чадаагүйгээс болоод одоо тухайн амьдарч байгаа байршлын сургууль авахгүй гэхлээр одоо хаашаа хандхаа мэдэхгүй одоо 1-р ангид орох ёстой 6 настай хүүхдээ хаана өгөх ёстойгоо ч ойлгохгүй одоо ингээ хичээлийн шинжилт өгөхөд байдаг. Учир олохгүй л байна. Одоо манайд 7 настай ахгүй өмнө жил сургуульд орох ёстой байсан. Орч чадаагүй хүрэлцээгүйгээд тэгээд энэ жил орох гэсэн чинь яг заавалчгүй ээжийнх нь нэр дээр аавынх нь нэр дээр үйл хөдлөх хөрөнгө нь ордер нь яг тэр хүний нэр дээр л байж сургуультаа аавна гэдэг аахгүй. Коe 5-ны сургууль. Ээж нь хөгжлийн бэрхшээлт болохоор би явж байгаа аахгүй юу. Тэрний сургууль болохоор 80 хүүхэд, гэлөө 100 хүүхэд хэлэлтээр авах боломжтой байгаа. Тэгэхэд ийм Монголиагаар тэнд оршин сууж байгаа 1-р ангийн 400 гаруй хүүхэд орж ирсэн гэж байгаа аахгүй юу. Тэгээ 400 гаруй хүүхдээс 100-ын лавна. Тэгэхээр яаж авахын тулд заавалчгүй эцэг эхийнх нь ордер энтер байж тэгээд авнаа гэсэн юм гаргасан байгаа гэсэн. Эцэг эхчүүд хуурамчаар бүртгэл хийлгэж хүүхдээ төвийн сургууль сургах сонирхол асуудал болж байгааг нийслэлийн боловсролын газраас хэлж байна. Өнгөрсөн жилд гэхэд 141-р сургуулийн 1 ангид 70 хүүхэд оногдохоор байсан ч нарийн шүүж хаягийг нь нэгтэлсний дараа 40-45 хүүхэд 1 ангид суралцахаар болж буурчээ. Хизээч бид нар өөрсдөө боловсролын салбарын хүүхдүүдтэйгээ ажилладаг хүмүүс учраас хүүхдийг сургуульгүй хоцрооно гэж байхгүй. Бүх хүүхд сургуультайгаа байна. Хамгийн гол нь яг өөрийнхөө оршин сууж байгаа, өөрийнхөө гэрт ойрхон сургуульд л хүүхдээ өгч хэрэгтэй. Заавал тэр одоо 84 ч гэдэг юм уу, 33 ч гэдэг юм уу те 1-р сургууль хамгийн сайн сургууль гэж одоо бүх хүмүүс тийшээ зүтгэх юм бол тэр сургууль ч өөрөө тодорхой хэмжээний орон зайтай, суудалтай учраас багтахгүй шүү дээ. Тийм учраас ээж аав маань бид нар бүх багш нараа ижил төвшөнд тийм ээ 100% сайжруулах юм бүх ажлуудыг хийж яваа. Энд эцэг эхчүүдийн хамтын оролцоо айгүй чухал. Хэдий ийм асуудал байгаа ч зарим тохиолдолд дээр хүүхдийг үнэхээр түрээсийн байранд амьдардаг хэсэг, хамаатныдаа амьдардаг эсхийг нэгтлэхгүйгээр шууд татгалзаж байгаа нөхцөл байдал үүсэт байгаа юм байна. Хамран сурах тойргийнхоо сургуулиас асагдсан 6 наснууд боломжтой нь хувийн сургууль сурах, боломжгүй нь дахин 1 жил өнжихөөс өөр аргагүй нөхцөл байдалтай нүүр тулаад байгаа юм а.